Гадаад харилцааны сайд Унгар улсад аль биесний айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Унгар улсын гадаад хэрэг худалдааны сайд Питер Сиарто аль биесний хэлцээлээ. Энэхүү аль биесний айлчлал үеэр Монгол-Унгарын харилцаа хамтын ажиллагааны 75 жилийн олд амжилтыг баттгаж, нийгэм эдийн засгийн олон салбарт бодит үр бүтээлтэй хамтран ажиллах, эдийн засгийн үр өгөөж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр талууд тохиролцлоо. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүрэн ашиглаж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, өнгөрсөн 2024 онд байгуулсан агаарын харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг бүрэн хангаж, хоёр улсын нийслэл хоорондын шууд нислэгтэй болох, ингэснээр иргэд хоорондын солилцоо худалдааны харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгджээ. Гадаад харилцааны сайд Баццайг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгацсан тэргүүлэх зорилтууд Монгол улсын төр засгаас санаачлан хэрэгжүүлж байгаа хүнсний аюулгүй байдал, хүнсний ангамж, тэрбум мод, цагаан алт, цэнхэр алт, үндэсний хөдөлгөөн хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тэдгээрийг үр дүнд хүрэхэд Унгар улстай хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцлаа. Дэлхийд их над тулгараад байгаа ур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доротол, хүнсний аюулгүй байдал зэрэг сорилтуудыг даван туулж шийдвэрлэх түнд хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд 2026 онд тохиох олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болон эх жил Улаанбаатар хотноо зохион байгуулах цөлжилттэй тэмцэх асуудлаарх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын зорилтын хүрээнд нэгт хамтран ажиллах талаар мөн ярилцжээ. Монгол оюутан залуусыг шилдэг ихтэй сургуулиудаа боловсрол эзэмших боломжийг олгож, Унгар улсын засгийн газараас тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Монгол-Унгарын соёл шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж эрдэм шинжилгээ археологийн хамтарсан судалгааг хийж, соёл урлагаа хамтран зурчилж, хойж үедээ өвлүүлж байгаа нь хоёр ард түмнийг улам бүр ойртуулах онцгой чухал үүрэгтэй гэдэгт талууд мөн санал нэгджээ. Хоёр улсын гадаад харилцааны сайднаар хоёр талын нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын харилцааны зарим асуудлаар байр сууриа танилцуулж санал солилцжээ.